За сайн байна уу? Сайн байна уу? Өнөөдөр манай подкастын маань удаах цачнаар оролцсон ирж оролцоод маш их баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За зочин маань өөрийгөө танилцуулах. Чинбат Эрдэнэт гэдэг. За би одоогоор аялал жуулчлалын бизнес эрхлээд явж байна. Nemi-Travel аяллаа компани үүсгэн байгуулагч байна. Өрсөнд баярлалаа. Одоо анх удаа ийм подкаст орж байна. За ямар ч найзаа хүрэлцсээрс маш их баярлалаа. За. Тэгээд өнөөдрийн манай зочноор одоо ер нь манай подкастын гол зорилго болохоор бид нөр өөрсдийнхөө одоо өөрсдөө ямар тууллыг туулж өнөөдрийн энд хүрсэн өөрийгөө бүтээсэн юм бэ тэр тал дээр л ингээ хөнкөө ярилцаа явах юм байна. За. За тэгээ одоо манай Эрдэнэт маань өөрийнхөө талаар дахиад бага наснаас л хэлээ да тий. Мэдээ жоохон байж том болоод өдий хүрсэн ба энэ хоорондох туршлагаасаа бага нас гэх юм бол би чи айлын дунд хүүхэд. Тэгээд манай гэр ер нь төрсөн нутг маань Эрдэнэт дотох би чи 84 онд Эрдэнэт дотор төрсөн. Тэгээд дээрээ нэг ахта доороо нэг дүүтэй. Манай аав маань болохоор гогт чанарын хэлцэн дарга хийж агаад 91 онд орны оронд явсан байгаа. За тэгээд тэр үеэс л эхлээл ер нь бол амьдралаа авч байгаа. Айлын аа болцсон биш үү? Тэр үгүй дээрээ ахтай юм чинь тэгэл мэдгүй ш жоох хөөх. Тэгэл ер нь бол тэр үед бол нэг эмэгтэй хүн ээжигээ л их харж лээсэн. 91 онд би сүүлдэл ингээл харж лээсэн л та. 91 онд чи дөнгөж зах зээл те ингээд нийгэм солигдчихсэн. Амар сонирхолтой үед. Хүн болгон ингээд амиа бодороо гэж явдаг болцсон те. Тэгээ тэр үед яахан ингээ харахад нөгөө нэг дээр ахта доороо дүтэн хүн чинь ингээ харахлаар ах нь нэг юм ингийн тэгэн дүү нэгэн тэгнэ гэж тэгээд айлын дунд хөгч өөрийгөө болгоод за яах вэ хүү гэл нэг тиймэрхүү бага нас бол тэгж өнгөрсөн. Тэгэл яг ээжигээ харахад эмэгтэй хүний ямар амар бэх хүн гэдэг ямар амар юм бэ гэдгийг бол ер нь бол мэдэрсэн дээ. Тэр шилжилтийн үед чинь манай ээж чинь тэгэл нэг 8 гэл те. Тийм ганцаараа эрхлэгч байж байгаа шүү. Тэгэл нөө хань ижлээ алдсан юм чи амьдрал дээр 3 жоохон хүүхэдтэй үлдсэн. Эмэгтэй хүний тэр хүчээс их суралцсан болов уу гэж бодож байна да. Багнасны явдал гэх юм. Тэгээд их төрсгүүд өөрийгөө болгоод явдаг байсан. Ээжийн тэр одоо нэг хүч угаасаа нэг хүүхдийнхаа төлөө хөрвөх чадвар юмнуудыг зүгээр бодитоор хараад би чинь тэгэл одоо ингээд бодглохлоор ингээд тухайн үед те компьютер тоглоом те тэгээд хятад шахаа маахаа гэх тухайн үеийн хүүхдүүдийн болон тэр үедээ тренд болж исэн юмнуудыг чинь би яг эдэлж хэрэглээл явж тэр чинь нөгөө ээжийн буюу ээж нөгөө нэг одоо хойшоо 8-нд руу ингээд 8-нд явна ингээд тэгэл тэндээс чинь суралцаал явж байгаа. Бага нас минь ер нь бол тэгэл 8 тэр хүмүүс чи яаж амьдрах вэ те тэгэнгүүт жил бидэд яг л бүтэн амьдралтай манай аав бах болцсон. Тэгэл 3 хүүхдийг өдөө зэрэгтэй ингээл аваа явж исэн. Тэгээ тэр мундаг юунаас суралцаал. Бага нас бол тэгэл тэн дотор л явсан. За одоо сая гэж 8 хийгээл яг тэр шилжилттэй нэр би ч гэсэн бараг л байжсэн санагдаж байна. Одоо тэгэл хамгийн ихний 8 ч гэх юм уу те ингээ нэг орлого олж исэн дурсамжаасаа. Би өөрөө юу? Аха. Миний орлого олж исэн дурсамж гэх юм бол яг тэр 90-ад оны үед бол нэрээ бараг л бүгдөө өстой янз бүрийн юм хийж ирсэн зүгээр ундаа зардаг байсан. Бараг тгийг өгцөөхөн баха. Тэг ундаа зардаг байсан. Нөгөө нэг 50 ундаагаа аваад Эрдэнэт чинь тийм багхгүй. Корзинтэй ундаа аваад үйлдвэрлэлөө авчиж зарчна. Хүмүүс чинь гудамжин зарал 80-аар зардаг баг. Би үйлдвэрийн автобусанд авч сууж ороод нөгөө нэг цагтай байдаг байхгүй ажилчдын цаг тарах орой 5 цагийн автобусанд суугаад бөөнд барьж очиод нөгөө нэг ажлаа тараа ирж байгаа ажилчид маань гэл 100 төгрөгөөр худалдаа авчдаг. Ер нь бол тэгж 8 хийдэг. Байрныхаа хүүхдүүдтэй нийлээл биднес чинь манай Эрдэнэтийн хойд уул руугаа биднес чи гүзээлцэнд их явна эмнэлгийн хойшгаа. Гүзээлцэг түүгэл өөдгөө барайн болгож зарж мараал яа. Тэгэл тийм өчигнөр жижээ гэж. Тэгэл тий. Улаанбаатар хот дэрэнгуут аавын талын ах дүү нар маань надад чи нөгөө унааны мөнгө тийм юм нэч мөнгө ийм юм нэч мөнгө гэл өгөө жоохон байсан. Тэгэл тэр идэвхийдэл цуглуулж байгаа л гой пүүз гой хуц муц аваад Эрдэнэт ганган зат байж дээ. Эрдэнэт очиод буцаал зарч нөгөөд. Энэ бол тэгэл нэг
Бүх л залуучууд л ингээл нөгөө пүүзний 8 тийм шүү дээ. Трендээс жинхэнэ тренд нь пүүзний 8 л шүү дээ. Тэгэж их одоо байсан. За одоо нөгөө ингээд нэг одоо хамгийн ингээ уналтын үед ч хүнд ингээ уналтын үеийн дараа ингээ босч ирсэн тэр түүхээдсэ. Гой ажлын нөгөө гой түүхийг дараа нь нэрээ гэж. Зөндөө миний хувьд бол амьдралд бол маш их тийм классик шиг уналт босолтоор бол их явсан. За тэгэл одоо манай юу вэ? Ээж маань Солонгос яваад тэгээ би чи ахтайгаа дүүтэйгээ гурлахна. Эмээ өвтөөгөө Эрдэнэт байдаг гэсэн. Тэгэл ээж ирэл хэд ч 2002 онд 3-4 жил болсон баг Солонгост ирэл. Тэгэл 8 ингээл дахиад нөгөө нэг дэлгүүр нэ ингээл хот руу явъя гэл. Тэгэл тухайн үед чинь манайх чи нэг Эрдэнэтэд нэг 3 өрөө байртай байсан. Тэрийг нэг 5 сая төгрөгөөр зараад ирээлийн төмөр занд байр түрээслэл. Тэгэл яг тухайн үед бол хамгийн анхны манай ээжийн бизнес чинь нөгөө хамгийн анхны цагаан хэрэглэлийн шит шоп гэдэг. Одоо тэр дэлгүүрээр ороод өөрчлүүлж исэн хүмүүс бол мэдэн тэр тухайн манайх хамгийн анхны төрөлцсөн юм хөшиг, даав, цагаан хэрэглэл альчуур одоо хүнжил бүгднийг нь оруулж ирж яг нэг дор ягаад дэлгүүр болгоо босгоо. Тэгээд дэлгүүр маань 2-3 салбартай болоод тэгээ ингэж явж байгаад яг тэр үеэр манай ах маань бас нэг талигач болоод төрсөн ах маань ингээ. Тэгээд ер нь бол тэгэл тэр чинь бол ингээ унаж эхэлж байгаа хөө өсөж явж ирсэн аа. Тэгэл унаал. Тэгэл би чинь миний хувьд болохоор яг тэгэл нөгөө нэг ээжийн буйн тэр нөгөө нэг дэлгүүрийн худалдагч хийчихгээл оюутан болоод тэг кино урлын дээд сургууль төгсөөл машинтай тэг оюутан болцсон байж байгаа л тэгэл хүүхдтэй болсон 2009 онд. Тэрэнд бол надад бол тэгэл амьдрал бол алгадуулж эхэлсэн л дээ. Тэр болтол би бол зүгээр хийгсэн юм оролдож үзэл явсан. Тэр бол яг зүгээр жоохон юу эсэл та тэнэгдүүч юм уу альсвал нөгөө ингээл их гарч ордог, шоуддаг тий. Үзэхнүүдээ тоог гүйцээсэн ингэж шоудаал тэгэл нөгөө найз нөхөдгээл их явдаг гэсэн. Тэгэл яг хүүхдтэй болол яг амьдрал аав болсон. Тэр мөчөөс эхлээл амьдрал болыг ихсэн. 25 наснаас эхлээл 24 наснаас эхэлсэн баха. Тэгэл хойч чи шууд машин ондсон машина шууд зараал 2 найзтайгаа нийлээл Москвагаас урдаас нэг утасны сэлбэг Москвад зарна гэж яваал. Хөө 20 эдтэй тий. Тий 25 таа. Тэгэл тэнцээ зарсан мөнгөөрөө цөмөрөөс Чампаск сэр аваад Бээжинд зарчий гэл. Анх тэгж 8 хийн гэл бие дагаад явж байгаа тэр тэгэл яг тэр бүтлгүүтчлээсэн л та. Тэгэл ер нь бол бүтлгүүтэл зөндөө юм болсон. Тэг ярих юм бол одоо бүр атлет кино чаашаа гэж. За эхний хүүхэд ингээд гарч ирэнгүүт угаасаа шууд амьдрал бодогдно. Яаж амьдрахлаа яах хэлээ гэж. Тэгээ шууд л нөгөө нэг ар гэрээ яаж авч хүүхдийг яаж өсгөж яаж яах вэ? Нөгөө нэг лаг ээжийн хажууд өссөн хүүхэд чи яг л одоо тийм байхгүй болохгүй гэдэг тий. Тийм юм автомат нөгөө 70 тухамсар байсан юм уу яасан. Миний хувьд бол тэгэл ерөөсөө ухаан орсон гэх юм уу яа тийм. Яг юмыг харах өнцөг өөрчлөгдсөн тийм. Тэр хүртэл бол би бол зүгээр юм нь бол ихэж олон хүний гомдоо жихэл олон хүнтэй нуудлцаж жихэл олон зодоо нүдтэй хийж тий. Зөндөл тийм болж байгаа байхгүй. Би тэгэл юу яасан шүү дээ. Бид чинь нөгөө баахан яг ингэдэг нөгөө нэг 88 тэг Сироко гэл тий. Тэр чинь Оросд ингээд тэр хамтарч исэн найз маань Оросд очингууд хүүтэн Сибирд ингийн гутал оюун нь хуурчдаг. Зүгээр ингээд юу яач. Тэрний сэлбэнд явъя гэдэг. Тэг шинжийн ороод бид гурлаа шинжинээсээ яг очсон биднээсийн хайсан сэлбэг маань байгаагүй. Тэгэн гутан за яг уянтаа л бол уянтай баахан уян аваад ийшгээ Москва ороод Москвад очиж яг хүссэн хэмжээндээ зарч чадаагүй. Тэгээ яг нөгөө нэг хамтарч хийжсэн найз маань бас юу яагаад за ямар ч хэлсэн ингээл зарчий гээл те. Зараад биднес чинь Шампанск сир аваад Бээжинд чинь нөгөө Шампанск Сианагийн дэлгүүр гээл
Яблог захын тийм нэг юм Орос дэлгүүрээд гэхгүй тэрэнд очиж зарна гэл. Тэгээ шууд тэгэл бодсноо хийгээл явжсэн. Тэр нөгөө нэг хүчрэхийг ээжийг хараад өссөн. Тэгээ одоо ингээд аавын ролмод бол угаасаа ингээд байгаа штэ баг юм байсан ингээд тэгээд ер нь гэхдээ бид нэр яг дагаж дуурайж ингэж одоо өөртөө шингээсэн байдаг тийм. Тэр хүүхдүүдэд одоо ер нь яаж үлгэрлэе гэж боддог байж хичээдэг байж. Ер нь манай ээж болохоор энийг ингэж тэг ингээрээ тэгээрээ гэдгүйс би ч өөрөө их хчлөд их дураараас л төө ер нь бол нэг тийм баригдахгүй. Гэтэ бас нөгөө нэг танагтаа цаач. Тэгтэл их сахилахгүй байсан өөрийнхөө. Тэгэл ингэн тэгнэ гээл дураараа өөрийнхөө явчихдаг байсан. Тэгтээ яг нөгөө наваг надад бол ерөөсөө ганцхан философи байсан тий. Хүнд гомдож болохгүй. Яг хүн чамаг гомдоо бол чи тэр хүнийг үзээ ядаж болохгүй гэдэг тийм философи бол суулгаж өгсөн. Тэгээ гомдол болон бусдыг гомдоох гэдэг тийм юм сүүлийн үед бол 30 гараад ер нь бол энийг л ойлгож ирсэн л тий. Гомдол бас ер нь жоохон хүний хүчийг агай барт юм шиг. Үгүй хүнийг гомдоочлохлоор чи өөрөө эргээд тэр би ч нэг үйл карма гэдэг юм маш их байдаг. Гэтэ санаатай болон санаандгүй гомдоож байгаа шүү дээ. Санаатайгаар бол зүгээр өөрөө ч мэдгүй нөгөө хумсрын хувьд бол тэр төвшөнд очиагүй байхад бол хүн бол зайл нь өөрөө зөвхөн би гэдэг тийм юугаараа явж байгаа хүний бол хамаагүй те өсөг ингээл гомдоочдөг. Тийм байж л эргээ бодоход болохоор яг нөгөө болоогүйс нас нь болоогүйс юм бол энэ чинь нас явах тусам настай гоё юм ирж байгаа. Нас явах тусам энэ чинь ингээд хүний ингээд тийштэй тийм уучлах хайрлах гэдэг нөгөө юмыг харах өнцгүүд гэдэг нөгөө арайд хилдэг ч юм уу магадгүй тий. Тэгээд ер нь бол ойлгосон гэх юм амьдралаас бол үйл өөр болон хүний гомдох би одоо ингээд ажил төрөл бүтлгүүтээ л за яачлаа гэж шууд хин нэг ингээд намайг над муухай хандал ингээд би яалаа гэж өөрлөгөө ороод би хэнийг ингээд гомдоочлаа юу болоо яалаа гэсэн юм шүү дээ. Тэрийг нэрэд тэгсэн юм шүү дээ. Тиймэрхүү шууд өөрийнхөө за энэ үйл өөр тэр дорн гэс засалж хашаа авдаг та. Нэг ирчүүдийн ертөнц гэхээр бас нэг арай нэг өөр ах гэж бодоод байна л да. Одоо бид нар ч болохоор эмгтэй болохоор ингээд нэг амьдралын одоо нэг хөвөөч гэсэн өөртөө карьер явуулсан өөртөө одоо бид нар ч хүүхдээ гаргаад өсгөн гэж нэг хэсэг болно сурна ингээд бүх юм ингээд арай нэг өөрөөр та нарынхаа дахиад нэг өөр яваад ах шүү. Тэгээд тэр донд одоо ингээд нэг эр хүний гаргадаг мужик зааж гэх юм одоо янз бүрийн тийм нүү да тэр нараас гоё эр хүн шиг бай гэх юм одоо тэр эр хүн шиг бай гэдэг нь болохоор одоо юу эр хүн болж төрдгөө эр хүн болдог гэдэг үг сүүлийн үед их ороод байгаа. Тэгэхээр нөгөө нэг одоо биднээсээ одоо заа буюу андгаа те хэлсэндээ байх те хүн гомдоохгүй те чадахгүй хүн үлээлэхгүй гэл айгүй олон зан чанарууд байна л да. Тэгээ сайхан хээгүү байх те юмыг гаргаа сурчдаг. Тэгээд гүндүүгүү зангууд бас байж ах хэвээр те гүндүүгүү гэхлээр өөрийгөө хайж болохгүй те тиймэрхүү маш олон юм байна. Тийм шүү дээ. Тэгээд яг ирчүүдийн маань нуруунд дээр бас их ачаа байд юм уу гэж хардсан шүү дээ. Болохоор ингээд өгөгдөл нь ерөөсөө эр хүн чинь тэгэл нөгөө нэг байглаасаа л өгөгдөл нь тэр шүү дээ. Тэгэл тэрийг ухамсарлаж байгаа хүн байна, ухамсарлахгүй хүн бас байгаад тах шүү дээ. Яг миний олж харж байгаагаар бол манай нийгэм өөрөө айгүй тийм юу ажиллаа л да. Би ингэж харж байгаа наадах чинь бол бид одоо манжийн иргэшээл ч юм уу одоо манжийн дарлал гэж яриад байгаа шүү дээ. Сүүлийн үед манжийн иргэшээл тэрнээс гараад биднээс нөгөө тусгаар тогтнол олохгоо явж байгаа энэ хугацаанд дэлхийн аль хэдийн хөгжсөн байсан тий. Дэлхийн аль хэдийн тэнд машин зам бүх юм ингээд одоо 100 жилийн өмнө дэлхийн аягүй гой хөгжиж явж байхад биднээс 91 онд ч юм одоо дэлхийн энэ социализм нээлттэй болоод тий. Тэгээ биднес чинь тэр хөгжил рүү амар хурдтайгаар хайцангуй хурдан явсан шүү. Хажууд нь очиж байгаа. Ер нь бол манай Монгол залуучууд бол дэлхийн одоо энэ физикал азмууд ингэ харахад биднес дэлхийн хүмүүс гэхгүй. Тэгээд амар биш хурдтайгаар явж байгаа. Тэн дотор ингэ маш олон төрлийн алдаанууд байгаа. Биднес системгүйгээр шууд ийшээ өгсөж байгаа тий. Тэгж харж байгаа учраас залуучууд яг
Сэтгэл зүйн хувьд бол нөгөө нэг маш донцлоготой байна тийм шүү дээ. донцлоготой байгаа гэр бүлийн асуудлууд Нийгмээрээ ер нь жоохон нийгмээрээ тийм тэгээд тэрийг нэг жоохон сэтгэлийн тэнхэг дутуу юм болов уу гэж боддог зарим нэг нь. Яг тэгээ хүчтэй залуучууд маш их байна. Гэхдээ бусад залуучууд одоо ингээд миний яриаг сонсоод яах юм бол бид нэг хайрцагт битээ ороосоо л гэж бодож лээ тий. Нэг юмд ячаа тэрнийхээ ард яг миний хувьд болохоор ингээд өнгөрсөн одоо ирээдүй гэдэг цаг дээр өнгөрснөө ч их бодно, одоо ирээдүгээ ч их бодно. Олон юм зэрэг бодогддог. Тэгэл ерөөсөө урагшаа хараад чаднаа л гэдэг. Тийм эрэхтэй харин харин яг тийм чаднаа болгоно бүтээнэл ингээд дайраад байдаг. Гэтэл яг сая хэлсэн нөө сэтгэл зүйн эрүүл мэндэ одоо энэ талынхаа нэг юм яаж жоохон таны хувьд ч бодвол яаж ингэж өргөдөг вэ? Одоо хамгаалах арга механизм эсвэл нэг би чинь одоо яг одоо юу яд штэ. Бурхан одоо ингээд буддаа 3 юу гэн штэ. Аллах, Иесус гэл те. Би бол эднээс бүгднгийнх нь философик бол зүгээр ингээд хүлээж авдаг байхгүй, хүлээж зөвшөөрдөг те. Гэхдээ ингээд ингээд манад бол 2 бурхан байгаа. 2 бурханаа ингээд би чи ингээд ундаалал тэгэн гутаа би бөөмөө гэх юм бол очоо сайхан суучин өрөөл мөрөглөө өргөчин хөндлөдөг. Айлвал стресстүүлдэг сайхан уулан дээр гараад орилот ч юм уу. Тэгэл өөртөө хэлэх ярьдаг л та. Өөрийнхөө байгаа нөхцөл байдалд харуулаад өөртөө их ярина. Тэгэл нэг үг өгдөн штэ. Өөрийгөө дийлвэл бусдыг дийлнэ те. Тэмцэл өөртөө бол тэмцэлддэг дээ. Одоо за нэг хэрэг дурлаа асууж игээд ингээд нөө одоо эмэгтэйчүүд бол яг сэтгэл зүйн эрүүл мэндэд хэмжээд одоо эдийн сэтгэл зүйчдээр очиж эсвэл энэ талын сургалт үйлчлэгийг харьцангуй илүү авдаг. Тэгээд эрчүүдийн маань болохоор ер нь их мархан. Тэгээд энэ талыг тийш очихыг ер нь юу гэж бодох вэ? Очиж зөв штэ ярилцах хэвээр. Тэгээд нөгөө нэг өөрийнхөө болохгүй байгаа дотор байгаа энэ дотор чинь хүн болгоны амьдрал өөр юм гэсэн нэг юм юу байгаа штэ. Адилхан хүн шүү дээ болно тий. Тэрийгэ зөвшөөрчмөр. Тарамаа байгаа тий. Тэр тарамаагаа нуудаг ч юм уу. Одоо хин нэгэнд хилжүүл нөгөөдгөн доогддог ч юм уу. Аль янз бүрийн тарамаа байгаа шүү дээ. Тэрийг зүгээр аюулгүй орчинд нэг боломж очоод ярилцах хэрэгтэй болов гэж боддог. Би бол очичдээ шүү дээ. Би шууд очоод тэр нөгөө нэг энергийн энэ дээр нэг янгууд сэтгэл зүйч мөчтэй ярингууд ингээд гоё гоогоол авчдаг явж байсан. Жохон ингээд хэцүү шүү дээ заримдаа. Тэр дээр чи шууд яг мэрэгчлийн үйлчлэгийг авах нь зөвөө л гэж уриалж байна тий. Аюулгүй орчинд тэгээд энэ одоо бас тогтсон үйл ажиллагаанууд байгаа шүү дээ тий. Ер нь бол шууд аливаа сайн найзтайгаа сайхан ярилцах ч юм уу тий. Ярилцаад тэрийгээ тэгээ гаргалгаагаа аюу гоё зөв гаргаж бол тэгээд цаашаа чухал бол гэж байна. Хайхал хэрэгтэй тэгэл юугасаа тархич өөрөө бодоод байдаг тий. Тэрэн дээр зөв гаргалгааг ингээд одоо тэгсэн юм чи одоо ингээд засчих гэдэг ч юм уу тий. Буруу юм хийсэн бол тэрийгээ зөв юмар засах ч юм уу. Тэр нөө өөртөө байх гэдэг чинь угаасаа хамгийн нэгдүгээр өөрийгөө сонсож байна. Дээр нь уул агаар салхинд гарна гэж зүгээр хүн өдөрт наранд нэг 20 минут 30 минут алхацхад ямар грамманууд нь гараад ялгардаг гэдэг шиг тий. Бид нар ч угаасаа байгалийн амьтан байгаа учраас нэг юм одоо хөдлөгч гэдэг юм уу хүмүүс яг эднэрийг айгүй энгийн хэвэн гэж одоо бол эднэр биднийг үнэхээр дэмждэг бүсгэлдэг юмнууд манайгаад байхгүй. Бид жаргахгүй шүү дээ. Энэ тал нутгийн Монгол нүүдэлчд шүү дээ. Тэгээ биднес ч одоо энэ хот байгуулад 100 жилч болоогүй шүү дээ. Яг үнэндээ. Тийм шүү дээ. Тэгэхээр чи миний хувьд бол би Эрдэнэт хотын унган хүүхэд. Эрдэнэт бол надад бол хотын соёлыг бол зааж исэн. Ер нь бол хот тэ шүсээ хаяхаас ахвал хогоо хаяхаас ахвал манай Эрдэнэт бол үнэхээр цэвэрхэн гоё хот гэдэг. Тийм шүү дээ. Эрдэнэтийн тэргээр өстой гоё бахархаж ярьдаг шүү. Тийм учраас ялангуяа манай Эрдэнэт ч өөрөө тийм 21-р зуун 20-р зууны бүтээн байгуулалтаараа тий 21 аймгийн залуучууд илгээлтээ эзэдгээд цугларсан энэ тэндээс нийлсэн хосууд одоо 21-ийн цус шинжлэгдэж байгаа байхгүй. Тэнд бол цус шинжлэгдээд тэнцэнэс маш их гоц тийм сэрэг хүмүүс Эрдэнэтээс төрдийн болов гэж би боддог. Ер нь бол ингэ ажиглаад харахад. Яа. За одоо нэг юу яйлаа.
Нөгөө нэг гоё компани байгуулж ирсэн л да. Ийм гоё аялын компани ер нь амьдрал өөрөө яг аялал гэдэг шиг те. Тэр талаа энэ тал руу ер нь хизээ яаж орчих вэ? Би ч айгүй олон юм хийжсэн. Тэгэл нөгөө нэг амар хэлбэр аргалуугаа хамгийн эхлээд залуу байхдаа тэгэл те амархан мөнгө олчих гэдэг тийм зарчмаар бол маш их удаан явж исэн. Тэгээ залуучууд хандаж хэлэхэд ер нь бол амар хэлбэр аргаар явна гэдэг нь өөрөө бас л зүгээр л өдөр. Жишээ нь одоо би одоо юугаар мохтой те тоглоомын одоо нууцаар тоглолтын покерын тоглоом гээл те иймэрхүү юмд бол маш их те ажиллуулж исэн те тэрийг бол мэдээд одоо ингэ болсон. Тухайн үед бол тэр мөнгө нь бол бас мөнгө болохгүй. Тэр чинь өөрөө маш олон хүнийг гомдоогоод байгаа байхгүй тэр чинь. Маш олон нэг зүгээр л нэг ширээний ард тоглоомд донтсон залуу те цалингаа тий юу хийж мөнгө олох уу гэдэг өөр айгүй чухал байгаа. Тий юу хийж мөнгө олох уу гэдэг чинь айгүй чухал. Тэрийг ярихын тулд нөгөө эхлээд нөгөө нэг яаж мөнгө олж исэн талаараа ярьж байгаа байхгүй тий. Тэгээд тэнд нөгөө покер тоглоом ингээл залуучууд ирэл тоглож байгаа шүү дээ. Тэгээд тэр дотор маш олон төрлийн хүмүүс ажил хийгээд мөнгө олсон мөнгөө шууд тоглоод алдчихж байгаа. Тэгээд тэр болгоны ардаас харамсал байгаа, гомдол байгаа. Тэгээд нэг залуугийнх нь ард нь гэр бүл нь ангаас амнууд нь байгаа. Тэр мөнгөө аваачаад гэр орнод хийжихгүйгээр тийшээ тоглоом донтож аваачиж өгдөг тий. Энийг хараад нүдэн дээр хараад энэ болохгүй юм байна. Ер нь бол ойлгосон тий. Ер нь бол миний ажил биш юм байна. Тэгээд ер нь бол болсон. Тэгээд ер нь тэр чинь амар олон хүний харуусал шингэсэн тэр мөнгө тийш дээ. Хүнд бол наалтахгүй амар. Тэгээд яаж мөнгө олох гэдэг чинь тэгээд би тэрнээс ч хойш барилгын компанид ажиллауллаа. Тэгэл дэлгүүрч ажиллауллаа. Тэгэл нэг нь болохгүй байгааз. Ер нь бол сүүлд нэг яг коронавигийн дараа чинь би чинь бас машины бизнес хуч машин аваад янзлж зогсож болохгүй ямар ч байсан янз бүр юм хийх л дээ ирэх юм болчихсон. Машин аваад засаж янзлаад найзаагаа дагаал 22 дээр гараад зараал те мөнгө их олчихсон. Тэгэл ээж байгаа би чинь нэг манайхан ч бас нэг крипто билет гээл coin хийжсэн шүү дээ. Гэхдээ би бол Монгол coin бол аваагүй. Тэгээ хамаг мөнгө ямар ч гэсэн all in хийгээл нэг газар гадаад нэг coin л авч чигээ 50-ны ч мөнгө олчихсон. Тэгээ яа нөгөөдгөө авах гэхлээр нөгөөдг нь бүр амар жоохон болцсон. Тэрийг одоо аваад яах юм. Тэгэл би чинь бүр татах 50-ны ч мөнгөө болвол 50-наас ч гарч ирсэн үе байсан шүү дээ. Үнээс гуйж чаддгүй яагаад ч нэг тийм чимээ санагдаад. Тэгээ одоо бүр тийм тамхины ч мөнгөгүй болоод ингээд за бүх юм дахиад ихнээсээ шинээр эхлэхээр болж ш. Тэгэнгүүт одоо юу руу яаж оров та? Тэгээ яг нь манай Японд байдаг манай үеэлдүү наваад дуудаад. Японд хүрээд ирж яхаа. Хурж ирээд нэг 14 он ч явахгүй да. Миний ажил туслаад гэл. Би яах таны над онгоцны билет чинь ажиллаж байгаа юм чинь тэгэл. Үгүй шүү дээ. Тэгэл Японд нэг 14 он бол бууж яхад би ер нь коронавигийн дараа нэг аялал жуулчлал Турк руу хүмүүс яваад манай дүү Туркэд байдаг гэсэн бохгүй юу? Анталид амьдэрдэг. Манай охин дүү маань тэгээд би хоёлаа аялын компани хэлдэг энэ Турк руу хүмүүс амар их яваад штэ гэсэн чи наачста болдог том компаниуд онгоцны судалт гүмтггүй намайг айлгаач байгаа байхгүй. Тухайн үед нь тийм ямар ч тийм мэдлэггүйгээр зүгээр л энэ салбар надад татаадсан. Тэгээ би Японд очсон чинь нэг юм туг ирсэн гайд Монгол аялагчдыг аваад хатуусан суулгаад ингээ аваа явж байгаа байхгүй. Тэгээ би дүүтэйгээ цуг ярьж байгаа нэг аялын компани байгуулъя гээд. Тэгээ Монголд ирэл шууд юу ч мэдэхгүй би 2022 онд юм байна. Ямар ч хэсэг хийх ёстой. Сэтгэлийн дуудахаа сонссон байна шүү дээ. Энэ надад хийх ёстой. Би энийг хийн. Санаанд багтчихад байна тий. За хийгээл тэгэл ерөөсөө бүх юм цаанаас айгуу гой бүтсэн л дээ. Тэгээ ямар ч мөнгөөс би чинь нэг аппликейшн надад харин танд тэдэн сая төгрөгийг авах зээл нөгөө машин их зарж мөнгө ингээ яадаг ус тэгэхэд нөгөө баг усуудын чархад наваа нийцсэн тий. Тэгээ танд нэг юм тэдэн төгрөний юу шүү гот 3 сая төгрөг зээлээр аваал. Тэгээ нэг хоёр компьютер, нэг компьютерний хоёр ширээ, нэг хоёр сандал тэгэл нэг юм жижигхэн яг иймэрхүү зөрөө байсан да. Тэгэл хэлчихсэн да. Тэгээ судлаад линк систем байдаг
талтай юм байна гэж суралцаа. Одоо нэг 4 жил болчихж байна уу. За одоо энэ дээр хайлаа нэг яг ингээд мэдээж сэтгэлийн дуудлагаас сонс энэ надад тохирох юм байна, болох юм байна. Арай нэг ингээд та юусэн. Тэгээд энэ ч айгүй гоё бизнес байгаа байхгүй юу? Хүмүүсийг те би ч өөрөө дагуулсан явж байна. Хүмүүсийг амар гоё тийм одоо ингээд миний хамгийн анхны аялал чинь хиттийн жанжижиг буюу Тэнгэрийн хаалга гэх аватар киноны зураг авалт хийсэн тийм шохон чулуун уул амар гоё штэ. Тэгээд гоё штэ. Тэгээд ер нь манайхан ч коронавигийн дараа хиттийл нэгдэл айгүй их явсан. Би яг тэр үеэр нэг циклэн таарсан юм уу яасан яг тэгж эхэлж таарад ер нь бол аялын компаниуд ер нь 0-оос яг адилханд эхэлж байгаа байхгүй би бүх юм шинээр эхэлж байгаа шүү дээ. Миний хувьд шинээр тэнд коронавигийн дараа дөнгөж буцаад бизнес сэргэж байгаа компаниудтай зэрэг хөл алхаал орж ирсэн гэж боддог өөрийгөө. Тийм шүү дээ. Одоо энэ коронавигийн өмнөх болон дараагийн үе гэж ерөөсөө хүн болгонд нэг тийм эргэлтийн зэг шиг юм болсон шүү дээ. Би коронавигийн дараа бол тэгэл шууд тэгэл орсон. За тэнгууд тэрэнд орсон тэр гоё зориг одоо нэг надад хайда урд нь ярьжсэн нэг гоё тэр түүхэ хуваалцаж болохоор бол хуваалцъя. Тэгээд аюулээд чи. Шууд нөө амар 80 хүн ингэж хичнээн хүний шууд аялла зохион байгуулалт аваа. Тийм шүү дээ. Ер нь бол ингэсэн шүү дээ. Надад яг тэр зориг гэж айгүй чухал юм санагдаад. Ингэсэн. Манайх чинь тэр чинь юу гэдэг вэ? Цагаан сарын үеэр хятадын ил нэгдээ. Он гараад 2023 оны 1 сараас 2 сараас эхлэх хятадын ил нэгдсэн. 1 сар гээд нэгдсэн баггүй юу? Тэр тухайн үед чинь би 22 онд чи Япон руу ингээд те Японы аяллыг хийгээд тухайн үед Японы бас цаг маяг болтдгоо. 7 хоногт нэг 10 цаг маягтай би чинь тэгэл Японы хэлчил ярьсаар байгаа. Айгуу тийм амьдрал югдэгч Японы хэлчилүү залгал сууд юу визний цаг маяга ингээд арай чанга байсан шүү дээ одоо. Хятад руу бол үнэхээр болоогүй байсан л да. Тэгээд цагаан сарын үеэр нэг би хятадын жанжиж аватарын аялал зарласан чинь манай компани 7-8 хүн явъя гэд ороод ирсэн. Тэгээд тухайн үед чинь би мэдгүй чи яг урд нь бол би хятадд бол нөгөө нэг дэлгүүрийн шугам бол маш их явж дэлгүүрийн бараа таваар те маш их юм тийм тийм өөр юм шүү дээ мэддэг байсан. Тэгэл манай нөгөө менежерт явал та аваа явчихгүй да. Тэгээ манай хань маань болохоор хятад хэлний ярианы хэлтэй. За чадахгүй л асууж чадна. За хоёул аваа явъя гэл. Тэгэл анх нэг 7 хүн дагуулаад аваа явжсэн. Цагаан сарын үеэр 7-8 жил 9 жил. Тэгээ замд нөгөө нэг хамт таньдаг нэг найзууд нийлээ нэг 10 хэд хүн болсон. Тэгээ би өөрөө тэнд анх удаа очиж байгаа аялагч аваа явж байгаа гайд хийж байгаа юм шүү дээ. Тэгээд нөгөөдөлдөө болохоор бол би урд нь очсон юм шиг айл хэдэн мэддэг юм шиг тийм царай гаргаад дотроо яана юу ч мэдгүй шүү дээ. Очоод яах вэ? Энэ хүмүүсийн өгсөн мөнгөнд тааруулаад яаж гоё аялуулах вэ? Гэл буугаал жанжижигийн тэр одоо тэр хамт явж исэн хүмүүс маань үзэл мэтгэл хальтай нэг жанжижигийн вагон багцаал дээр буугаал биднес хүмүүс аялагчтай амар гоё ресторанд оруулаад за дуртай юм авч идэл. Нөгөө аялын компани тийм байхгүй дуртай юм авч идэх гэж байхгүй шүү хөтөлбөрийн дагуу тий заасан хоолол өгдөг. Тэгээд тухайн үед бол би л дуртай юм авч идэл идэ байж байгаараа гээд гарч яваа буудал болон хиттийн аялын компаниудтайгаа ярилцаж тохиролцоод айгуу гоё тэр аяллыг гоё авч явсан. Тэгэл тэрнээс хойшоо ерөөсөө дараагийн аялал нэг 10 хэдэн хүн дараагийнх нь аялал нь 12 хүн. Тэгээд 17, 24, 34, 45 хүмүүс таалагдсан хүрсэн учраас араараас нь явж байгаа шүү дээ. Яг хөө тэр үед миний бодлоор болохоор хүмүүс амар цангацсан байсан. Тийм шүү дээ бас нөгөө тулцсан байсан. Тэгээд манай хөтөлбөр болохоор өөрөө нөгөө нэг хоёр хот Бээжин универсал хосолсон. Бээжингээ ч үзчихнэ. Тэгээд цаашгаа ингээд аватараач үзчихдэг. Хосолсон аялал байсан учраас маш их сонирхсан юм болов. Тэгээ яг энэ яриг нөө аялал урданд ярьж байгаа надад бүр яг эрт зориг одоо ингээд зориг гэхээр ингээд хүмүүс зөвхөн эрэгтэй хүн рүү ч наалдуулах гэдэг юм ингэж ойлгоод байдаг. Гэтэл амьдралын сонголт болгон дээр энэ зоригийн асуудал байгаад байдаг. Тэгэл тэнд надад ийм сонголт байсан байхгүй. Хэрвээ би нөгөө нэг том компаниудад хүмүүсээ өгөөд аялагчтай өгөөд өөрөө нэг багахан хэмжээний нөгөө нэг комисшн аваад тэгэд үлдэхүү
гэдэг хоёр сонголт байсан л та. Тийм шүү дээ. Яах вэ? Тэр гэх юм бол насаараа л тэгэл тэр хүмүүст ингээл өөрөө хийж чадахгүй. Тийм шүү дээ. Нэг би дуршлаггүй гэж хоошоо суугаагүй байна энэ дэр чинь. Тийм тэгээд хэрэг би азар угаасаа тэр компани авахгүй ч гэсэн би тэр хүмүүс манай компани сонгоо ороод ирсэн би тэр хүмүүст мөнгөний буцааж өгч болохгүй байсан. Тэр хүмүүс чинь итгэцсэн байгаа шүү дээ. Энэ хүмүүст итгээд ингэсэн байгаа учраас за гэл явсан л да. Тэгээд тэр анхны аяллаар явсан хүмүүс маань дараа нь манайхаар аялсан. Би яг дагуулаад явж ирсэн тэр хүмүүсийг. Тэгээ одоо нэг юмыг дараагийн шатанд гаргаж байгаа ингээд үйл явдлуудыг бодохоор дандаа бидний дотроос юм зориг гарсан байдаг тийм үйлдэлүүд. Тэгээ би чи нөгөө хүмүүс чинь тэр кайф аваад байгаа байхгүй тэр аяллаасаа тэг ямар гоё юм бэ те. Тэгээ тэр анхны аяллаар явж байхад нэг ээж нь хүүгийнхаа мөрөөдлийг биелүүлэх гээл бид дэлгүүрээс нэг юм Пандорогийн буугавч юу лээ нэг юм буугавчлуу гинж авах гад биднес бэжэнд нөгөө дэлгүүрийг хайгаал. Тэгээд нэг хүүхдийн мөрөөдөл биелж байгаа тэр. Ингээд над амар гоё бэлгшил. За энэ миний л ажил байсан юм тий. Амар олон жилийн дараа ажиллаа болов гал. Яг тийш. Тэгээд зөвхөн нөгөө нэг маш олон юм хийгээд үдцсэн баг тэр. Тэгээд болохгүй гэл. Чадрахгүйгээр л явцсан да. Тийм хүсэл мөрөөдөл тэгээд шинийг нэг аялал болгоогоос хүнд гоё шинийг нээдэг ш тий. Тэгэл би ерөөсө каферч байгаа юм чинь тэгэл манай аялал өндөрлөө гингуут хүмүүс алга ташаал тэгэл баялаа гэл тип өгөөл энэ минь чинь бол амар гоё юм чи юу вэ те амар гоё мэдрэмж талархлаас ингээ орж ирж байгаа юм чинь хүртгэд хүртэл айгу урамтай сайхан үе амар гоё олж байгаа мөнгө амар гоё амттай санагдаж хүмүүсийг айгу олон юм үзүүлж байгаа ойлгуулж байгаа аялал бол зарим хүмүүсийн эргэлтийн цэг нь байждаг те тэнцээс аялалд явж стрессээ тайлж юм амар олон юм. Яг энэ одоо зориг хайлаа дахиад зоригийн талаар ингээд юу ямар одоо шийдвэр болгон сонголт болгоныг ингээд жоохон хүнийг тавгуутуулж байгаа айлгаж байгаа эвгүүцүүлж байгаа амар хэрэгэлцдэг шүү дээ. Яг эргэлзээ байдаг аахгүй. Одоо биднес харанхуй өмрүүлгүй одоо манай нийгэм ч өөрөө тийм шүү дээ. Хизээ юу болох нь яах нь мэддэггүй те. Тэгэл одоо өнөөдрийн байдлаар л тог ингээл тасралтдаг болж байна. Энд ч магадгүй дараа жил ингээд нөгөө нэг фикс сондгоо гэдэг шиг ингээ энтэнд ингээд цагаар тасалдаг болчих вэ. Тэгээ энэ бол магадгүй ирээдүйд тийм болох магадлал байна шүү дээ. Бизнес станц авахгүй. Тэрнтэй адилхан маш амар эргэлзээтэй байсан. Надад бол ер нь тэгээд зөв гэж олж хаснаа шууд хийцэн дээр юм лээ тий. Юу яг үн юм бодож яг үн юу ч болсон бай. Би тэр нөгөө нэг анх компани байгуулчаад их алхдаг байсан ажил руугаа. Яамгт байдсан манай тэгэхэд чинь ямар төвчрлж амар алхах чинь ажил руугаа баруун дөрвөн зам руу алхах нь ярамгаас 30-45 минут баг алхах шүү. Тэгэхэд их юм сонсдог гэсэн нөгөө бүрийг нөгөө нэг ном байт юм аа нэг Японы тийм нөгөө Япон зохиолч тийм нөгөө нэг алдхаас бүү гэд те алдсан ч аз жаргалтайгаар алддаг те нэг зураач их л тийм тэрний нөгөө нэг юу сонсоо тэрэн дээр сайн амар тийм төц авчихсан тэгэл юу ч болчихсан хамаагүй шууд хий айх байхгүй хийгээл харин айсан ч одоо ямаагүй угаасаа би чинь битүү алдаатай амьдарч байгаа юм чинь тэр алдааг бол ерөөсөө алдаа гэж бодохгүй байгаа. Тэр алдааны ингээд дараа давцсан хойно айгу гоё юмнууд ирээд байгаа юм чи яах вэ тий. Тэр бол юм бол тийм болчихсон. Тэрнээс маш их өтөө завсан. Тэгээд шууд алдахаас айхгүйгээр л хийгээрээ тий. Тийм шүү дээ. Юу ч болж исэн. Би ер нь юм ихлүүлэхдээ ер нь л айдгүй төрлийн байл л дээ. Эргээд өөрийгөө харуулах. Бодоол за болох юм байна гэж бодсон бол хийчдэг. Тэгээд дараа нөгөө нэг хийж явж байхдаа суралцаад тэнцэнээс суралцаа явж байгаа л за гэдээ ойлгочдөг. Энэ ажил надад болж ин одоо ингэж олсон мөнгө надад шингэж ин таалагдж ин гэдгээс ялгахын нэг сонголтуудыг өөрөө хийгээд явсан болохоор харьцангуй гайг байгаа тийм. Шууд уусаал амьдрал чинь тэгэл насанд нь сайхан тааруулаад алгатж байгаа гал янз бүр болж байгаа шүү дээ. Тэр дотор чинь бүр нэрээ эсэн бус юм болж тий. Би чи эрдэнэтэд маш танхаа байсан. Ер нь бол зодон цохооны бол маш их хийдвэс уус биднээсийн нийгэм чинь тийм байсан. Нэг зодолж байгаа маа найз бас хүнд ингээд
яатсан найз майзаагаа ч алдж исэн тийм юм байгаал да. Яг тэгэхэд нь бол би Улаанбаатар хотод байсан. Манай найзнуудтай ч эрдэнэтэд ингээл юм болол би найзаагаа алд. Харин амар рисктэй амьдраад байхгүй шүү дээ. Яг л хажууд нь байж байгаа юм чинь нүдэн дээр л тийм болж байна. Би тэгээд сүүлд нөгөө нэг тоглоом гээл явж хат тэг хүнтэй муудалцаал хальт ингээл утгалуулж. Тэг яг тухайн үед би уучлалчлаа тэр өнөө шууд цагдаа ороод ирэхдээ зүгээр гээл явуулж. Тэглээгээд угаасаа тэр хүний мууг үзээ би хааж байгаа юм. Их сүртэй шалбарсан юм байхгүй тий. Яг ингээл сүлэл өнгөрчл байгаа юм л та. Харин яг ирчүүдийн донд ялангуяа нэг бидний тийм юу чинь нөгөө зодтолтоо зодуулсан чи ээж авдаа хилдэггүй юу яадаг жоохон нуудаг тий. Нэг харин нэг тийм зам байдаг шиг байгаа тий. Тийм багасаа тийм нэг ир хүн ч ойлгохгүй нулимсаа үзүүлэхгүй муугаа үзүүлэхгүй. Наа ч айгу буруу юм байсан байгаа. Харин тийш дээ. Ир хүн ч нөгөө нэг зүрхэн натуршдаг юм гэлээ л дээ. Мэдгүй сонсож явахлаар. Уйлмаар ойлгох хэрэгтэй юм байл л дээ. Тэггүй тэгээд одоо ингээд амиа оролтын төвшингөө чинь монголчин бүр Азад бүр тэргүүлж бараг нэг хоёр ээлжлээ яваад аммаа хашаа ингээд тэнгууд тэгээд ирчүүдийн маань ингээд юм. Тэнгууд тэр ингээд нэг гаргаагүй илэрхийлээгүй сэтгэл хөдлөл юмнууд дандаа ингээд дарагдаж. Тэгээд дээр нөө амар тийм яг юм одоо юунд яаж амьдарч байхын айгүй тийм осолтой одоо юу гэх юм өөрийгөө тиймэрхүү сэтгэл зүгээс гадна дахиад энэ амьдралын хэм маяг бас тийм нэг байд юм болоо энэ дээр амьдралын хэм маяг угаасаа яг л тийм бид ч яг одоо манай 80 он одоо ямар үеийнх гэдэг 80-аас 90-ад оныхын шал өөр яг социалист нийгмийн хоёр нийгмийн ингээд холбогч гүүр үе шүү. Биднес яг социалист нийгэм юу ч мэдгүйгээр шууд дэлхий нэгдсэн тий. Тэгэл ийм байх тийм байх хэвээр гэл хүн өөрийгөө сэтгэл зүгээр унгааж идэг. Биднес ч одоо харин хаа очиж энэ юм хөгжсөн сэтгэл зүйч нар маань гоё гараад ирсэн. Тэг хүний гоё нэг ингээд трамаа тэр сэтгэл зүйн тэр дотор байгаа юм засаад өчтдөг болчиход шүү дээ. Тэр тийм байхгүй сайхан юу ч болоогүй шиг инээлтэл явждаг. Тийм л байсан шүү дээ. Тэгэл нөгөө яа гэм биднес ч их л нэг юм дээр би хаанаас уншчлаа. Ингээд том болсон эрэгтэй юм болохоор ингээд багтаа ямар ч нэг тиймнээс арай гэж амьд гарсан гэж боддог шиг. Тэрийг нэг айтаахан хэлсэн. Би чинь бас живнгээл алдчихсан. Бас ээж маань нөгөө хараа гол руу намайг жоохон бахт аваа авчихсан. Тэгэл би яг ингээд усан дотор усаар тоглол ээжсийн төмөн ээж тийч нэг найзтайгаа юм уугаагаал гол ирээд. Тэгэл би жоохон хөвцсөн. Би хасан чи живж гин. Тэгсэн чинь нөгөө нэг айл нөгөө оцсон айлын ах нэг цагаан морьтой ингээл үстэл нав гаргаж иж голоос. Яа хөл тэгэл нөгөө хувь тавилан чинь өөх болоогүй л гэж байгаа. Дахныхынтайгаа зодтолтно гэл ах нар энэ богонд суугаал шүн богонд суугаад дарханд зодтолдох гэж очиод шүн нөгөө нэг дархан эрдэнтийн богонд шүн 2 цаг болдог хгүй юу? Дарханд зогс 2 цаг зогсдог хгүй юу? Толгоогоо солиод. Зөө. Тэр хооронд зодтолч гэртээ ярьдаг байсан гэж байна. Зоригтой байна гэдэг чинь өөрөө зодтолтохын нэр биш шүү дээ. Зодтолтох хүний үдээс эрэлдэх тэр бол биш шүү дээ. Юуны төлөө зориг гаргаж байгаа. Номын бизнес руу орж байгаа. Iron John гэдэг энэ эр хүний талаар бичсэн Америкийн бүр лаг ном ба бестселлер. Ямар гоё. 7 хоног бестселлер. Тийм ном байгаа. Одоо хэвлэлтэнд явж байгаа эрхлэр нь дээж яваа. Nice. Ямар гоё. Яг энэ нийгэмд нэг эрчүүдийнхаа энэ үн цэнийг тэр орон зайг бас бид нэр аягүй сайн мэднэ. Тэгээд тэн дээр болохоор гэдэг байхгүй юу? Эр хүн болж төрдгөө маа. Эр хүн болд юм аа. Тэ? Тэрэн дээр яг биднес одоо аягүй олон юм байна л да. Одоо миний хувьд болохоор би 7 настайгаас хойш аавын тэ? Рол модель байхгүй. Би тэ ямар ч надад тийм юу байхгүй, кейс байхгүй. Тэнгууд би өөрийнхөө амьдралаар ингэж эцэг хүн яах вэ? Амьдралаас суралцж байгаа. Хэрвээ ч тэнцэм байсан бол би шал өөр хүн байх хэрэгтэй байсан. Тийм хүний шал өөр байх. Энэ аавын нөлөө маш их байдаг. Тийм. Тэгээд одоо ингэж манай нөгөө нэг залуучууд маань
бас яг надтай адилхан кейс зөндөө байна. За яг нэг салаа явцсан аам нар ингээл тэгэн гот нөгөө нэг хойд эцэг гээл одоо ингээл хайгуу бол юм байгаа шүү дээ. Тэн дээр яг тэр номон дээр болохоор яг эр хүний маш олон тийм сонголт Монголд бүх юм одоо биднээс ярих гад тайлбар байгаа. Амар гоё. Одоо түвшээ. Эсвэл гоё ном хүлээж авах нэг хэдүүлээ өстой гоё. Тэр Iron John гэдэг. Угаасаа тэр одоо библи шиг судар. Тийм манад ер нь хамт нэг ирчүүдтэй зориулсан ийм одоо бид нар ирчүүд маань ч гэсэн өөртөө энийг ингэж эр хүн гэж хинбэ гэдэг ингээд уудалж харж үзэх юм маш чухал цаг үе бас байгаад багшаа. Тэгэхгүй нөө яг бидний үед болохоор чинь за эр хүн яадын учраа олчин гээл хойшин тавьцаа одоо боловсрал дээрч тэр харилцаа хандлага бүх юм дээр нэгсэн. Нөгөө эмэгтэйчүүд нь одоо тэгээд тэрний гор нь одоо яг гараал нөгөө нэг хүчрхэг эмэгтэйчүүд гараад ирсэн ганц бие ээжүүд зөндөө. Гэтэл чинь аль нь хоёр одоо бие биентэй ингэж жаргал айтайхан дундаад нөгөө нэг асуудлаа хийгээл тэрийг айтайхан даван тулаад би энийг төшөөд амьдрмаар ш. Гэтэл чинь нэг баг нь айгу асуудалтай очиад идэг ингээд нийгмийн аюу олон асуудал тэрнээс эхлээд гарчаад л шүү дээ тий. Гэхдээ ингэж бодох хэрэгтэй юм бэл. Энэ бол миний амьдрал тий. Заавал одоо энэ хажууд байгаа 90 тойрны хүмүүс шиг байх албагүй шүү дээ. Өөрийнхөө замыг урагшаа хараад таньж мэдээл гэр бүлийнхээ төлөө хайртай хүмүүсийнхээ төлөө тий. Тэгээ яваас л гэж боддоо шүү. Би бол яг тэгж боддолтой би өөрөө нөгөө нэг босгосон амьдралаа өөрийнхөө гараар өрн таран хийгээд үзсэн. Тэгээд амьдралд алдсан юм эргүүлээд олж авах гэдэг одоо ингээл явж байгаа л нэг ирхэн л дээ. Гэтэ яг нэг цаг хугацааны ирхэн амьдралаас маш их юм сурсан ойлгосон. Өөс сурцаар юм л дээ. Тэгээ одоо сурцаар мэдгүй юм зөндөө байгаа. Уусаа дийлэхгүй гүцэхгүй те. Насан турш цаал яг сурцаа явах хэдүүлээгээд гүцэхгүй шүү дээ. Бүр төгс болох. Хашийн ер нь бол ер нь жанжин шугамаа барай л явж байгаа болчондоо. Бас нэг юм ингээ анзаархад ирчүүд маань ингээд нэг сайхан нэг ухамсарлцаа ойлгоцсон ч юм уу тэр одоо юмдаа айгу үнэнч тууштай хүчтэй байдаг санагдаад байна шүү. Тийм шүү дээ. Ер нь бол тэгж харагддаг. Тэгээ тэрний ард нөгөө хань ижил нь бас айгу нөлөөлөд байл л да. Эмэгтэйчүүд маань. Харилцсан биеиндээ нөлөөлж байгаа тийм. Эр хүнээр нь байлгадаг эмэгтэйчүүд маань тий. Эр хүн байх боломжийг олгодог гэх юм уу да тий бас. Тэгэхгүй ингээд нэг одоо юу хин бас нэг өөрөөр янз бүр харилцдаг хандлага бас биш тий. Бага маш олон бага. Яг саяын тэр нэг тэр боломжийг олгодог тэр одоо тэр чин хиймээр тушмаар олон юм байгаа тэгэл бас байгаль тий. Тэгээ алдаанасаа битээ алдгаас бүвэ гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол алдаал үзчих. Тэгээд тэглээгээ бүх юм дуусахгүй шүү дээ. Маш одоо нэг хийгээл эхлүүлэх хэрэгтэй тий. Юу бодож ин тэрийгэ жижигч бай томч хамаагүй тэрнээсээ мотивац аваад дараагийн чи юм за тэр нь болдгоо маяг тэрний дараа ингээд хүнд ингээд амьдралыг хичээл ороод нь шүү дээ тэрийгээ суралцаал явж байгаа. Заримдаа бол нэг ганц нэг ном уншиж лээсэн. Тэр номноос ганц хитгэн өгүүлбэрийг л амьдрал дээр би бол бүгдийг авахгүй шүү дээ ер нь. Тэгээс л гол юм олоод авчиж байгаа. Тий гол юм олоод авчдаг. Энэ биш. Тухайн үед биднес нөгөө дутуугийн комплекстэй. Нөө яг. Тэгэл нөгөө дипломтой байхгүй болохгүй хүний тоноос асгаж байна. Тэгээ заавал дарга цэрэг болох хэрэгтэй юм шиг ажил яг ингээд өөрснийгөө хөдөлсөн дарга болох хэрэгтэй. Одоо нэг ганц юм байсан нөгөө тууштай байдал гээл да. Одоо тэгвэл хэр тууштай ер нь тууштай гэдэг юу гэж ялах юм бэ? Тууштай гэдэг чи ерөөсөө тууштай үнэнч тууштай байна. Миний хувьд бол үнэхээр би энэ тууштай байсан. Нэг юмны ард гарахын тулд би бол одоо өөрийнхөө кейс дээр ярихад маш тууштай байж ижил амжилт олд юм байна гэдгийг ойлгосон. Урд нь чинь ингээд нэг юм хийж үзчихэл за болий те. Миний ажил биш юм уу те. За энэ өөр их мөнгө олохгүй юм байна. За энэ биш юм байна гэдэг ч юм уу. Ингээд нэг шаваа авах чухчаа цаа 8 том алмаз байдаг нэг зураг байдаг шүү дээ. Тэг хүмүүс болчихдээ шүү дээ. Тууштай байсан нь хождог те. Ер нь бол тууштай байх юм бол хожино гэж байна. За чи хоёр талтай юм шиг. Одоо жишээлбэл одоо яг нэг түрүүний хайлаа дээр болохоор энэ миний мөн байна биш байна гэдгийг хийж ингээд олон юм дээр туршиж үзсэн байгаа байхгүй. Тэр чинь тэгээ би тэр болгоныг тууштай хийсэн бол яг тэнчнэл байгаад бас нэг юм төрцөн л явж явах байсан баг гэж боддог байхгүй. Гэхдээ би яг энэ аялал жуулчлалын яг одоогийнхаа энэ төвшин эсгүүл байхгүй. Тэгэхээр би тэр үедээ болохоор миний хийхээс би цаанаасаа нэг юм
биш байна л гэдэг. Мэдрэмжээ сонссон байна. Яг зөв. Мэдрэмжээ сонсон дагна гэдэг бас айгүй чухал байгаа да тий. Тууштай байлаа гэд явахгүй байгаа болохгүй байгааг бас заавал тэхүү гэдэг нэг хоёр талтай асуудал ачаад байна. Өөрийгөө сонсох хэрэгтэй юм байна. Тууштай байна гэдэг нь юун дээр бас тууштай байх вэ гэдэг нөгөө л дахиад дотор хүнээс сонсоход асуудал байна шүү. Тийм байна. Тийм. Дотор хүнээс маш их сонсдөө шүү дээ. Тууштай. Тийм сонссон учраас харин өнөөдрийн энд хүрсэн байна тий. Цаанаас нь тэгээд цаанаасаа л гэдэг үг хаанаас ч гарч ирсэн тий. Энэ дотроос ч юм уу аль нэг газар байшаад байгаа шүү тий. Цаанаасаа ингээл болохгүй байгаа юм чинь тий. Одоо нэг юм гоё сүүл тас ингэ нэг гоё дард ухамсарч гэдэг юм уу сүнслэг талын юм ярьж та тэрэн дээр юу ямар байр сурч гэх юм санаанаа. Шууд л ярьж дэш харж байгаа л. Одтойгоо ярьж, нартайгаа ярьж тий. Байгаль дэлхийдээ баярлаа гэж талархаж байна тий. Энергийн энэ амар энергийн хүч авч байгаа шүү дээ. Амар их энерги хүч авдаг. Яг энэ нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй зүйлүүд зөндөө байгаа. Биднээс өөрснөө тэрийг яг нотлож ингээ кино шиг гаргаж ирж тавиахан тавьж л байгаа л да. Тэгтэл итгэмээргүй, тий, хүн нэг сонсоод итгэхгүй тэрийг дараа нь амьдрал өөрт нь үзүүлэх байхаа гэж бод. Тий. Бид нар чи бодит амьдрал дээр амьдраад байгаа шүү дээ. Гэтэл одоо бид хоёр ярьж байгаа тэр сэдв чинь өөрөө нэг сүнслэг тий. Хинч тгээ хэлцээ. Тэгвэл яагаад энэ утасгүй Wi-Fi энэ юу ч гараад ирчихэж байгаа. Биднээс энэ ямар ч утасгүй гэсэн мөртлөө интернет толбогдоод байгаа энэ сүлжээг юу гэх юм. Энэ сүлжээ чи өөрөө ингээд бас нэг энэ чинь юм хэлээд байгаа байхгүй. Биднээс хүний тарих өөрөө энэ долгио маш сайн ялгаруулдаг. Тэр хүний бодлыг уншдаг тий. Хүний юу хатаага тэр болон чи өөрөө мэдрэмж гэдэг болох чинь тархины энэ үйл ажиллагаа сонсч харсан үзэж туулсан амьдралынхаа тэр нөө юугаас л болоод байна л гэж бодоод шүү. Би бол тэгж бодчих. Бурхан гэл одоо биднес буддаа бурхан багш гэл байгаа тэр хүн зөвхөн хүн байсан шүү дээ. Тэр хүн байх гэж айгүй хэцүү байсан бүх юмыг хэцүүгээр нь дуусгаад тий. Яг тэр хүн байхыгаа сонгоцсон хүн өөрөө бурхан болчихж байгаа. Яг зөв. Хүн байхаа сонгоно гэдэг үг өнөөдрөөс гоё үг нь гарч ирлээ. Хүн байхаа сонгочихж байгаа. Яг үнэ. Өнөөдрийн маань зочноор орсон танд баярлалаа. Тэгээд удахгүй бүгдээрээ дараагийн болонгаараа уулзцаая. Үзэгчтэй. За баярлалаа.